Хэрвээ хүмүүс бурханд итгэж хайрлах гэж байгаа бол төлөөс төлөх ёстой. Гадна ямар нэгэн хийх гэж хөөцөлдөөхгүй. Харин зүрх сэтгэлийнхээ гүнд жинхэнэ таны мэдэх үедээ байх хэрэгтэй. Бурхныг хайрлахдаа бүх зүйл дээр Бурхны санаа зорилгыг ирж хайж, ямар нэгэн зүйл тохиолдох үед үндэсрүүн гүн нэвтэрч Бурхны санаа зорилгыг ухамсарлахаар оролдож, эдгээр хэрэг явдал дээр Бурхны санаа зорилго юу болоо? Чамайг юунд хүргэж тэр шаарддаг түүний санаа зорилгыг хэрхэн харгалзан үзэх хэрэгтэйг харах гэж оролдох шаардлагатай. Хэрвээ чи Бурхныг үнэхээр хайрладаг, махан биеийг сэтгэл хангалуун байлгадаггүй бол Бурхны хийдэг бүхэн маш тохиромжтой, маш сайн бөгөөд тэрээр тэрслүү байдлыг чинь харааж, зөв шудраг бус байдгийг чинь шүүхэн зүй ёсных гэдгийг харнаа. Бурхан чамайг тэрлүүж сахилжуулан, хатуужуулах орчныг чинь бий болгооч, чамайг өөрийнхөө албадан ирүүлэх цаг ирэн тэр үед Бурхны хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг чи үргэлж мэдрэх болно. Тиймээс чамд тэмчих шанал байхгүй мэт санагдаж, Бурхан үнэхээр хайр татам гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи махан биеийн сул талыг өгшүүлж Бурханд эндэж байна гэж хэлдэг бол үргэлж шаналж үргэж гунаглаж Бурхны бүх ажлын талаар тодорхой мэдэхгүй байхын дээр Бурхан хүний сул талуудыг огтхонч өрөвддөггүй мэд, хүний бэрхшээлүүдийг мэддэггүй мэд санагданаа. Энэхүү чи туйлын шудраг бос явдлыг тулсан мэд, өнчин өрөөсөн ганцаардмал байдлыг үргэлж мэдрэх үедээ гомдолж эхэлнэ. Ийм маягаар махан биеийн сул талуудыг чи хэдий чиний хөгшүүлэн Бурханд эндэж байна гэж улам их санагцаар, бүр Бурхны ажлыг үгүйсгэж Бурхныг эсэргүүцэж эхлэн тэрслүү байдлаар дүүрэн болох хүртлээр доордноо. Тиймээс чи махан бие сурвалж үнийг өгшүүлэхгүй байх ёстой. Нөхөр эхнэр хүүхдүүд хэтийн ирээдүй гэрлэлт гэр бүл эдгээр зүйлийн айдад чухал биш, зүрх сэтгэлд минь Бурхан байдаг. Махан биеийг биш Бурхныг сэтгэл хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийх ёстой. Чи ийм шийдэмгий байх ёстой.